Монгол улсын хэмжээнд доктортой үйл ажиллагаагаа явуулж буй 6000 орчим үйлдвэрлэл эрхлэгчийн мэдээллийг нэгдсэн санд оруулж, түүнд үндэслэн үйлдвэрлэгч бүрт хүрсэн бодлого хэрэгжүүлэх, дэмжлэгийг оновчтой зохион байгуулах зорилгоор аж үйлдвэрийн салбарын цахим мэдээллийн санг Монгол улсын хэмжээнд анх удаага бий болгоод байна. Аж үйлдвэрийн салбарын цахим мэдээллийн сан гэж юу вэ? Хэнд хэрэгтэй вэ? Дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг цахим мэдээллийн сангаар дамжуулан олон нийтэд сурталчлах замаар борлуулалтыг нэмэгдүүлэх, иргэдийг дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэгдсэн мэдээллээр хангах, төр хувийн хвшлийн хамтын ажиллагааг бодит мэдээлэлд үндэслэн үр дүнд суурилсан байдлаар зохион байгуулах, төрийн байгууллагууд болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг дотоодоос худалдан авалт хийгтэн зориулж дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний мэдээллээр хангах, аж үйлдвэрийн дэд салбаруудын өнөөгийн болон эрх жилүүдийн чадварыг тооцоолон гаргаж, түүний үндсэн дээр гадаадд экспортлох боломжтой нийт бүтээгдэхүүний хэмжээ, шаардлагатай ажиллах хүчний хэрэгцээ, түүхийн эдийн хэрэгцээ, санхүүгийн дэмжлэг болон төрөөс үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зэрэг арга хэмжээг нэг цэгээс шуурхай хүргэх. Аж үйлдвэрийн цахим мэдээллийн санд яаж бүртгүүлэх вэ? Цахим мэдээллийн сангийн албан ёсны хаяг болох www.industry.nda.gov.cg-ийн хаягаар орж бүртгүүлнэ. Тухайн аймаг, нийслэл, сум дүүрэг, баг хорон томилогдсон ажлын хэсгээс холбогдож хамтран бөглөнө. Аж үйлдвэрийн салбарын цахим мэдээллийн сан